Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн тээврийн хэрэгслийн жолоочдыг өнгөрсөн 8 дугаар сарын 1-ээс эхлэн замын хөдөлгөөний удирдлагын төвөөс хяналтын камер ашиглан илрүүлж торгуулийн утсыг гэрээхэн хаягаар хүргүүлж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар 7000 гаруй тээврийн хэрэгслийн жолоочдыг торгож торгуулийн утсыг хүргүүлсэн байна. Харин энэ сарын 31-ний дотор торгуулаад хүлж амжаагүй жолоочдыг ирэх 1-р сарын 1-ээс эхлэн жолоодох эрхийг нь хасгаар болжээ. Нийт торгуулийн утас авсан улаан гэрлэр болон хурд хэтрүүлсэн машин бол торгуулийн хуудаснаас бол 100% байхаас 75% нь бол торгуулийн хуудасны дагуу төлбөр тооцоогоо барагдуулсан. 25% нь бол одоогийн байдлаар бид нар давтан торгуулийн хуудас явахад бол төлбөрөө барагдуулаагүй байгаа. Энэ төлбөрөө барагдуулаагүй тээврийн эрсдлийг хариуцах эзэн нь одоо 1 сарын 1-ээс бол хууль тогтоомж гарсан. Энэний дагуу бид нар бол жолооны эрхийг хасаж одоо явуулахгүй байх журам тогтоож байгаа. Зөвшөөрөгдөөгүй гэрлээр уулзар нэвтэрсэн болон хурд хэтрүүлсэн жолоочдыг 100000 төгрөгөөр, зорчих хэсгийн 1-р игнэгээр зөвшөөрлгүйгээр зорчсон жолоочдыг 8000 төгрөгөөр торгож байгаа юм. Торгуулаад хүлж амжаагүй жолоочид Альж банкны салбарт хаандан торгуулийн хуудсан дээрх төрийн банкны дансанд мөнгө төлөх боломжтой юм байна. Оноос өмнө одоо энэ торгуулаад төлөөгүй хүмүүс бол Альж банкнд бол төрийн сан манай төрийн банк гэдээ байж байгаа. Тэрний данс руу одоо манай данс угаасаа тэднэрт бол баркодтой гэсэн тэр төлбөрийн утсан дээр нь бичсэн байгаа. Тэрний одоо торгуулийн хуудсыг Альж банк дээр бол шилжүүлж болно.